Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт удирдлагын нэгдсэн системийг шинээр хөгжүүлж, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийх тогтолцоог нэвтрүүлж эхэллээ. Энэхүү системийн талаар мэдээлэл хүргэх сургалтад сонгон найрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй эрүүл мэндийн байгууллагуудыг хамрууллаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлээд эхэлсэн байгаа. За энэ хяналт удирдлагын нэгдсэн системээр бол бид нар хоёр асуудлыг шийдэж байна. За хамгийн нэгдүгээр асуудал бол аж ахуйн нэгж байгууллагууд эрсдлийн үнэлгээ өөрсдөө хийдэг одоо шинэ тогтолцоо бид нар нэвтрүүлж байгаа. За өмнөх жилүүдэд бол манай цахим системээр улсын байцаагч эрсдлийн үнэлгээг нь аж ахуйн нэгж байгууллагын өмнөөс үнэлээд за аж ахуйн нэгж байгууллага дээр одоо ийм эрсдэл үүсгэнэ гэд тэрэн дээр нь очиж хяналт шалгалтаа хийхдээ хяналтын хуудасаар одоо бас очиж улсын байцаагч үнэлдэг гэсэн. За ингэхээр ямар дутагдлууд байна гэхээр аж ахуйн нэгж байгууллагууд бид нар яагаад ямар эрсдэл үүсгэж байгаа гэдгээ мэддэггүй. За тэгээд тэр одоо үүсэх эрсдлээ аюулгүй байдлаа хангах гэдэг энэ одоо шаардлагыг авч хэрэгжүүлж чаддаггүй, мэдлэг чадвар нь дутмаг юм байсан. За одоо бид нар хоёр дахь шатны шинжил маань шинэ цахим системээр аж ахуйн нэгж байгууллагууд одоо манай ямар үйл ажиллагаа явагддгийг энэ үйл ажиллагааныхаа үйл ажиллагаанаас ямар одоо эрсдлүүд үүсгэх жишээлбэл хоолны хордлого одоо гарах эрсдэл үүсэх үү, хоолны газартаа бол за эмнэлгийн газар бол маа дээр одоо эмчилгээний чанарын аюулгүй байдал алдагдах гэдэг эрсдэл үүсэх үү. За эмнэлгээс шалтгааллах эрүүл ухаан халдвар хамгааллын дэглэм зөрчигдснөөс дотоод халдвар гарах эрсдэл байна уугүй юу гэдэг юм уу те. Энэ эрсдлүүдийг улсын байцаагчид аж ахуйн нэгжүүд зөвлөгөөгд аж ахуйн нэгжүүд өөрсдөө эрсдэл үнэлгээ хийдэг юм тогтолцоотой болж байгаа. За мөн хяналталтаар очиход хяналтын хуудасаар байцааг шалгалт хийдэг. Тэр нь хяналтын хуудасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө урьдчилаад үнэлгээ хийгээд баримтжуулсан мэдээллүүдээ улсын байцаагчтайгаа одоо цахим системээрээ чатлаад мэдээлэлд солилцсон. За энэ нь ямар ач холбогдолтой юм гэхээр энэ ковидын цар тахлын үед улсын байцаагч бас халдварыг тархаах гэдэг юм уу заавал тухайн байгууллагын ажил үйлчилгээг одоо зэрэгцэж ингэж хяналтыг одоо үргэлжлүүлснээр үндсэн үйл ажиллагааг нь бас алдагдуулах нэг юм эрсдүүд бий болоод байдаг учраас бид нар онлайн хяналтыг бас нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ онлайн хяналтыг хэрэгжүүлснээр тухайн аж ахуйн нэгж байгууллага дээр зарцуулах хяналтын цаг хугацаа багасж байгаа. За мөн цаасаар авдаг маш олон баримтуудыг бид нар цахим системээр ингээд аж ахуйн нэгжтэйгээ солилцоод за 3 дахь зөвлөмжүүдийг бид нар заавал бичиж өгөх биш одоо тухайн хүссэн цаг мөчид бодит цаг хугацаанд улсын байцаагчаас мэдээллийг цахим системээрээ шууд ингээд чатлаад юм уу эсвэл одоо нөгөө видео коллоор эсвэл фото баримтчгуудыг солилцоод ингээд зөвлөмжийг авах юм нөхцөл бүрдэж байгаа. За ингээд өнөөдөр бид нар энэ хяналт удирдлагын шинээр хөгжүүлсэн нэгдсэн системээ сонгон хайрхан дүүргийн нэгдсэн одоо мөнгөн гүр эмнэлэг дээр ингээд эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийг танхимаар болон зүүмээр одоо холбоод ингээд системээ сурталчлаад за аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө эрсдлийн үнэлгээ хийх юм ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр бол одоо мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон сонгон хайрхан дүүргийн мэргэжлийн хяналтыг хамтарсан айгүй маш чухал юм чухал сургалт болж байна л да. За энэ дээр бол хамгийн гол нь нэг эрсдлээ те хэрхэн одоо тухайн аж ахуйн нэгж байгууллага хэрхэн яаж үнэлэх вэ те. Эхлээд ер нь бол нөхцөл байдлын үнэлгээг яаж хийх вэ? Эрсдлээ яаж тодорхойлох вэ? Эрсдлээ яаж үнэлэх вэ? Тэг үнэлсний үндсэн дээр эрсдлээ яаж удирдах вэ гэдэг чиглэлээр бид нарт бол маш тодорхой тийм ойлгомжтой сургалт болж байна. Тэгэхээр ер нь аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө дотор нь ажиллаж байгаа учраас те аж ахуйн нэгжийнхаа тухайн байгууллагынхаа эрсдэл ямар эрсдэл байж болох вэ гэдгийг өөрсдөө бид нар өөрсдөө үнэлэх нь хамгийн чухал байгаа. Тийм учраас тэрийг хамгийн голонд эрсдлээ үнэлэхэд одоо ганцхан хяналт хийдэг хувь хүний ажил биш те хүн бүхэн өөрийнхөө ажлын байран дээр эрсдлээ үнэлж сурах нь биднэрт одоо хамгийн чухал байна гэдгийг бас энэ сургалтаар бол мэдэж авлаа. Манайх бол мөнгөн гүр эмнэлгийн хувьд бол дотоод хяналтыг хэрхэн яаж явуулах вэ гэдэг эхлээд ер нь журам байдаг. Дараа нь бол гүйцэтгэх захирлын туршилтаар баталсан дотоод хяналтын баг гэдэг 5 хүний бүрэлдэхүүнтэй баг бол томилогдсон бол байдаг. За ингээд журмынхаа дагуу тухайн жилдээ ямар чиглэлээр дотоод хяналт хийх вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргадаг. Ингээд төлөвлөгөөнийхөө дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй баг маань тухайн одоо яг гол бол анхаарах зэгүүд дээр бол дотоод хяналтыг бол хийдэг байгаа. За дотоод хяналтыг хийхдээ одоо мэдээж одоо
бас бид нэг яг хийх цэгээ эхлээд олж авна. Аль тасаг нэгж дээрөө тэ ажлын байран дээр бас хяналт хийх үү гэдгээ тодорхойлж аваад тэгээд өөрсдөө төлгөөгөө удирдамжаа гаргаад төлгөөгөө гаргаад тэгээд хяналтын хугацаа боловсруулад ингэж бол хийдэг байгаа. Тэгээд ер нь бол дунджаар 2 сард нэг удаа дотоод хяналтаа бол хийдэг. Тэгэхээр саяны ингээд заасан одоо энэ сургалтаар олж авсан мэдээллийг харахаар бол бас бид нар эрсдлийнхаа үнэлгээг өшөө илүү сайжруулмаар юм байна гэдг нь бол харагдаж байна л да. Ерөнхийдөө бол одоо бас эрсдэл гэдгээр эрсдэл хариуцсан ганцхан ажилтных биш те. Зөвхөн эрсдэл хариуцсан одоо дотоод хяналтын одоо чиглэлийн ер нь хяналт хийдэг хүмүүсийн биш хамгийн гол нь тухайн ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүстэй л аягүй сайн зааж сургах те. Тэр чиглэлээр эрсдлээ эрхийн яаж одоо тодорхойлох уу, яаж үнэлэх үү, тэ эрхийн яаж мэдээлэх үү, эрсдлээ яаж одоо мэдээлсний үндсэн дээр одоо яг эрсдлийг бууруулах ямар чиглэл одоо зохион байгуулалт арга хэмжээ хийх үү энэ төр гэдгүүд нь айгүй бас тодорхой баймаар юм байна. Гэтэ энэ чиглэлээр нь хамгийн гол нь тухайн одоо ажилтнуудтай ялангуяа сургалтыг айгүй сайн явуулах нь зөв юм байна л гэж ингэж бодож байна. За энэ эрсдлийн үнэлгээ маань болохоор цахим хэлбэрт шилжснээрээ маш их давуу талтай болж байна. Тэгээ хамгийн ихэнд болохоор өөрсдийнхөө эрсдлийг болохоор маш бодиттойгоор үнэлэх боломжтой болчиход байна. Тэгээ хоёрдугаар цаг хугацаагаа хэмнэж байна. Тэгээ гуравдугаарт болохоор ерөөсөө байсаагчаас хяналтын байсаагчаас зөвлөгөө авах, үнэлгээ авах ийм боломжтой болчиход байна. Тэгээ иймэрхүү сахим руу шилжснээр болохоор манай имлэх өөрсдөө алдаа дутагдлаас асаж сайжруулах, ерөнхийдөө сайжруулах үнэлгээтэй, эрсдлийн үнэлгээтэй болчиход байна. Аж ахуйн нэгж байгууллага буюу одоо эрүүл мэндийн байгууллагуудад нь өөрсдөө одоо ингээд дотоод хяналт шалгалтаа хийх ийм боломжийг нээж өгч байгаа юм байна. За энэ урд нь бол бидэрт одоо уламжлалт арга нь одоо мэргэжлийн хяналтын одоо ингээд байгууллагуудаас ингээд төлөвлөгөөд ингээд хяналт шалгалтууд явдаг байсан. Одоо тэгвэл өнөөдөр энэ маань одоо захин буюу одоо энэ шилэн хяналт руу ингээд шилжиж байгаа юм байна. За дээрэс нь энэ хяналт шалгалтын маань давуу тал гэдэг нь тухайн байгууллага нь өөрөө өөрсдийнхөө дотоод хяналтыг хийх, эрсдлээ тодорхойлох, эрсдлээ одоо үнэлэх. За энэ үүн дээр уламжлаад одоо тухайн эмнэлгээс одоо би болохоор өөрөө халдвар хяналтын зүгээс одоо энэ юунд сургалтанд сууж байгаа учраас дотоод одоо эмнэлгээс шалтгааллах халдвар юунаас үүсч болох вэ гэдэг эрсдэлтэй үнэлгээгээ хийгээд энэ дээр одоо дотоод хяналтаа хийх хэрэгтэй юм байна гэдэг ийм зүйлүүдийг одоо ойлгож байна. За энэ дээр бид нар болохоор цаашдаа одоо манай шүдний мэргэжлүүдийн холбоо маань мэргэжлийнхаа хяналттай мэргэжлийн хяналтын ерөнхий газартайгаа хамтраад энэ дээр одоо ямар асуумжууд, ямар одоо эрсдлүүд үүсч болох мэргэжил арга зүйн чиглэлээр одоо хамтарч ажиллах ийм одоо саналуудыг одоо бид нар гаргаж байна. Дээрээс нь цааш нь тухайн эмнэлгүүд маань өөрсдөө энэ одоо байгууллагууд маань эрүүл мэндийн байгууллага буюу одоо шүдний эмнэлгүүд маань өөрсдөө дотооддоо хяналтаа хийх шаардлага хяналтаа хийх одоо 311 дэх тогтоолын дагуу хийж байх өөрсдийнхөө эрсдлийг үнэлэх ийм одоо боломжуудыг энэ нээж байгаа юм байна. За тэгэхээр бид нар болохоор энэ дээр болохоор манай шүдний эмнэлгүүд маань эрүүл мэндийн байгууллагуудаас арай өөр байдаг. Хичнээн ингээд эмнэлгийн байгууллага ч гэсэн одоо халдвараас халдварын эрсдлүүд нь өөр байдаг. Эрүүл мэндийн байгууллагууд одоо хэвтэн эмчлүүлэх ортой эмнэлгүүдээс арай өөр байдаг. Тийм учраас бид нар яг өөрсдийнхөө эмнэлгүүдийнхээ өөрсдийнхөө салбарынхаа одоо энэ онцлогуудад тохирсон энэ эрсдлүүдтэй яаж үнэлгээ хийх вэ, яаж дотоод хяналтуудаа хийх вэ гэдэг ийм арга барилд одоо бид нар хамтран суралцах, цаашид бол хамтран ажиллах. Тэгээд өөрсдийнхөө одоо дотоод хяналтыг хийх ийм аяг маш том боломжууд болоо нээж байна. Энэ мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ингээд зохион байгуулж байгаа энэ захим энэ хяналт нь одоо маш их дэвшилттэй арга байна гэж бодож байна. Яагаад тэгэхээр манай шүдний эмнэлгүүдээс байнга гомдол гардаг. Яагаад тэгэхээр манай юмнууд манай одоо онцлогуудыг ойлгохгүй байна. Одоо тэр том эмнэлгүүдэд тавьдаг шаардлагуудыг бид нар дээр тавиад байна. Ингээд манай үнэлгээ ингээд доошоо орчлоо. Бидрийг яг мэргэжлийн зүгээс одоо үнэлж чадахгүй байна гэдэг гомдлууд бол нэг шүү дээ гардаг л та. Тэгэхээр одоо бид нар яаж юм гэхээр тухайн байгууллагууд маань өөрсдөө ингээд үнэлэх, бодитоор үнэлэх ямар ч хөндлөнгийн одоо юу гэдгийг одоо буруу зөрүү юм үнэлгээ биш. Зөвхөн яг өөрсдийнхөө яг байгууллага дээрээ яг эрсдлүүдэд тодорхойлоод үнэлээд явчихж байна гэдэг маань энэ маш их бодит одоо том
одоо дэвшлийг одоо мэргэжлийн хяналтын газраас хийж гинэ гэж бид нар бол ойлгож байна.